За Монгол банк 2025 оны 9-р сард 2 тонн үнэт металл худалдан аваад байна. Иргэн болон аж ахуйн нэгж нь алт олборлож Монгол банкнд худалдахдаа амнаатын 5% татварыг шууд суутах болдог юм. Яг өнөөдрийн байдлаар Монгол банк 1 грамм алтыг 421 мянган төгрөгөөр худалдан авч байна. Мэдээллийг сэтгүүлч уянга дэлгэрүүлээ өргөнэ. Үзэгч та бүхэнд оройн мэндийг хүргэе. За тэгэхээр энэ удаагийн эдийн засгийн болондоо за алттай холбоотой мэдээлэл хүргэх гэж байна. За ер нь сүүлийн жилүүд бол яг энэ алтны үн ханш дэлхийн зах зээл дээр өсөж байгаатай холбогдуулаад бас тодорхой хэмжээний хөрөнгө оруулагчдын хувьд за ер нь бас мөнгөө тодорхой хэмжээгээр өсгөх гэсэн бас одоо тодорхой хэмжээний ашиг орлоготойгоор хадгалах гэсэн хүмүүсийн хувьд бол алт худалдаа авах нь бол нэмэгдсэн байгаа. За тэгвэл яг өнөөдрийн байдлаар Монгол улсад алт олборлолт ямар байна вэ? За ер нь одоо Монгол банк хэдийн хэмжээний алтыг худалдаа авсан бэ гэдэг мэдээллийг та бүхэнд хүрэхээр бэлтгэхэд байна. За тэгэхээр 2020 болоод 2021 онд та бүхэнд харагдаж байгаачлан за алтны одоо худалдаа авалт бол Монгол банкнд нэмэгдсэн. Яг энэ цаг үед л одоо ковидын цаг үе байсан. За ингээд үүнээс хойш бол одоо бас тодорхой хэмжээгээр бол жилдээ нэг 15 тонн, 13 тонныг бол худалдаа авч ирсэн бол за яг одоогийн байдлаар буюу 2025 оны эхний 9 сарын байдлаар нийтдээ 9.8 тонн алтыг худалдаа авсан байна. За энэ нь Дархуул аймагт бол 624 кг, за Баянгар аймаг дахь Монгол банкны хэлтсэл 1.3 тонн одоо алт худалдаа авсан байна. 1924-25 онд бол маш олон аж ахуйн нэгж иргэдүүд одоо хууль бус алт олборлсон, хууль бус арилжаа эрхэлсэн ч гэдэг юм уу ийм шалгалт одоо хяналт тавих ажлуудад хамрагдаад ороод байгаа. Тэгээ бас үүнтэй ч хамааралтай манай алтны худалдаа авалт буурж байгаа болов уу гэж үзэж байгаа. За ингээд Монгол банкны хувьд бол одоо яг үнийн хувьд дэлхийн зах зээлийн ханштай бас уялдуулан авдгаа гэдгийг бол мэдээлж байна. За яг өнөөдрийн байдлаар Монгол банк 1 грамм алтыг 421 мянган төгрөгөөр худалдаа авч байна. Монгол банк болон Монгол банкнаас зөвшөөрөл авсан арилжааны банкудад иргэн аж ахуй нэгж үнэт металл худалдаалахдаа аж ахуй нэгж байх юм бол ашигт малтмлын газраас ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөл авсан байх ёстой. Иргэд бол үнэт металл болон үнэт эдлэлийн арилжаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авсан байх ёстой. Нэгдүгürt нэмээд одоо манай Монгол банкнд бүрдүүлж өгөх материалын жагсаалт бол манай вебсайт дээр байдаг. Аж ахуй нэгж бол нэмээд байгууллагын компанийнхаа гэрчлэгээний хуулбар за дээр нь тухайн тушааж байгаа үнэт металлын сорьцын бичиг гэж байх ёстой байдаг. Сорьцын бичиг нь ямар учиртай вэ гэхээр тухайн үнэт металлд агуулгаж байгаа алт болон цагаан мөнгөний хувь хэмжээг тодорхойлж өгсөн бичиг байдаг. За шинжилгээний за тэгээд мөн гулдмал уусан байх ёстой. Гулдмалсныхын дараа Монгол банкн дээр худалдаа авдаг гэсэн үг. Тэгээд Монгол банк тухайн өдөр зарлж байгаа алт мөнгө худалдаа авах үнээрээ сорьцын бичигт үндэслээд төлбөр тооцоог нь тухай бүрэн хийгээд явж байгаа. Одоо иргэний хувьд бол одоо жишээ нь алт холборлол Монгол банкнд худалдсан дүнгээс нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 5%-ийг нь бол шууд суутхан авч байна. За ингээд үүнээс цаашдаа бол одоо хувь хүний орлогын албан татвар болоод бусад татваруудаа бол төлж байгаа. За мэдээч хэрэг бол иргэн болон аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд тусгай зөвшөөрлөлөө авсан байх нь нэн чухал юм. Монгол улсын хувьд бол яг алт олборлолт 5 дугаар сараас бол эрчимжээд за 10 дугаар сар хүртэл бол нэлээд идэвхтэй байдаг. За Монгол улсын хувьд бол одоо сүүлийн жилүүдэд Швейцар улсад бол алтаа цэвэршүүлж байгаа. За алтыг ингэж гадаад улсад цэвэршүүлэхэд алтны боловсруулалтаас гадна тээвэр, даатгал, хамгаалалт гэх мэт өндөр зардал гардаг байна. Алт цэвэршүүлэх үйлдвэр баригдсанаар иргэд өртөг багтай боловсруулсан алтад хөрөнгө оруулж хоримтлол үүсгэх боломж бол гарч ирнэ гэж үзэж болно. Засгийн газраас төвшүүлсэн 14 мега төсөл донд бол алт цэвэршүүлэх үйлдвэр барих төсөл байдаг. За гэхдээ энэ төсөл бол одоогоор бас хараахан бодит ажил хэрэг болж амжаагүй байна. За алтны үн ийхүү өссөөр байгаа учраас дэлхийн зах зээл дээр ч гэсэн бас одоо алтны олборлолт явуулдаг компаниудын хувьцаа бол хамаагүй өссөн дүнтэй харагдаж байна. Яг өнөөдрийн байдлаар Монгол улсын гадаад валютын албан нөөц 8 дугаар сард 5.7 тэрбум Америк доллар хүрсэн нь өмнөх оны үеэс 20 орчим хувиар буюу 1 тэрбум гаруй Америк доллараар өссөн дүн болж байна. За валютын нөөцийн 15 орчим хувь нь алтаар байршиж байгаа учраас алтны үнийн огцом өсөлт экспорт болон нөөц бүрдүүлэлтэнд давуу тал болж өгч байна. За алтны хувьд бол ямар ач холбогдолтой байдаг гэхээр бидний нэг валютын нөөцийг бүрдүүлдэг төгрөгийн аншийг одоо сулруулахгүй байхад онцгой үүрэг үүсдэг байгаа. Яг төсөвт үзүүлэх юу нь бол харьцан бага байдаг. Нөлөөлөл нь бага байдаг. Тэг яг бид нар бол энэ жил 20 тонн алт аавна гэж төлөвлөсөн боловч өнөөдрийн байдлаар нэг 10 хүрэхгүй тонн одоо олборлж байна.
За эх жил бол одоо төсвийн хүрээ болон төсвийн хүрээнд төр туснаар бол дахиад 20 тонн олборлно гэсэн байдлаар орчихсон байна. Энэ мэтчлэн олон улсын зах зээл дээр бол одоо алтны үн 40 орчим хувиар өссөн. За одоо ч түүхэн дээд цэгээ шинжилсээр байгаа таатай үе яг одоо тохиож байна. Мэдээлэл хүргэлээ.